одоо нэр сая 3 жил ярьж хийсэн сонгуулийн хууль харин хинч олох болохгүй амис үстэй хийсэн. Бодлого сонгодог хууль болсон биш үү? Одоо мөнгө биш бодлого сонгохын төлөө хүмүүс сонголтоо хийж байна. Тийм л дээ. Тэгээд дахиад надуулчин бол одоо сонгуулийн хуулинд айгүй тийм муухай юмд оруулсан байна л да. Нэг сонгуул явуулах хугацаа их богино. Манай газар нутгаар асар том байдаг. Явсаар л сонгуулийн дуусч нэмэр төвшигч 6-аас эхлээд 6. За одоо энэ телевизүүдийг яаралтай сонгуулаар эхлэн бодлон бүгдээр нь квот тавих хэрэгтэй. Ямар квот тавих вэ? За улс төрийн сонгуульд орсон 10 нам бол яг ижилхэн эфирийн цагтаа байна. Гэхдээ сонгуулийн нэг нам нь давмгаалаад тэгвэл энэ чинь квот тогтоосон шүү дээ. Нийт эфирийн 2 цаг гэдэг квот тогтоосон шүү дээ. Аль нэг нам илүү телевизээр гарах эсвэл бас аль тий сонгуул зарласан байж байхад за тэгээ хамгийн гол юм нөгөө нийт дэвшигчдийн иргэний бүртгэлээр наадуулж булхаадаг. Тэрийг шалгах хэрэгтэй юм яа л та. За дараа нь нөгөө ажиглагч нарыг маш давуу хэрэгтэй оролцуулах хэрэгтэй. Одоо тэрнээс хэсгийн орон даргалт бүх юм шийдэж болохгүй сонгуулийн хэсгийн орон дарга. Ажиглагч нар тэгж чадах юм бол шудраг сонгуул. Эдгээр их амархан ижлээс нийслэлийн хурлын сонгуулийг 7-оос эхлэхийг ерөөсөө өмнө нь хуулийн төсөл бэлэн байсан гэл баг нэг өдрийн дотор байнга ороод чуулганаар хэлцэл бойлон байхгүй л байгаа шүү дээ. Одоо яриг үлвэ шүү дээ. Тэгэхээр эдгээр юу яаж л да зөвшөлдөх нэрээр ховлдох эсвэл хоорондоо тохиролцоод юм явуулах дээр маш богино хугацаанд хийж шүү дээ. Зөвшөлдсөхөөс өөр зам байхгүй дээ. Зөвшөлдөх нь буруу биш зүгээр сонгуулиар хөвлөхгүй бах уу. Хоёр нам бол одоо хөвлөдөөд ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр хойл үр дүнд хүрлээ шүү дээ. Тийм учраас энэ хоёр намд одоо хоёр дахь бол утгагүй болсон. Тэр тэргүй. Зөвхөн сонгуул дээр танахаас тэр хүн гарна, энэ тойрог дээр манайхаас энэ хүн гарна шүү гэж яг тохирох гэж оролдсон. Тэгээд тэр нь бас бүтэхгүй. Ардын нам бол сонгуулиар ялна гэж үзсэн нөгөөх нь ч бас ялна гэж амбицлаа 76-гаар авч тавьж. Гэтэл сонгуулийн бол үхээр 3 дахь хүч гарна. Сонгуулиар. Нөгөө хоёроос хүн гарах гойл тий. Гүч ороо та 4 жил таймаад ингэж яриад. Найз 22 жил үргэлжлүүлээ шүү дээ. Би өнөөдөр 2 жил үгүй асуудал ирсэн. 22 жилийн дотор өмнөх 5 удаагийн сонгуулиар хэн хаяаж гарав гэдэг нь ойлгомжтой. Би өөрөө та 5 удаагийн сонгуулийн аль нь хамгийн шудраг сонгуул, санал өөртөөг сонгуул болсон гэдэг. 2004 онд жоохон арай гайгүйсэн. Тэрнээс өмнөх биш. Хашаанаас өмнөх биш. Хойшгүй тэр чигээр байлаа өөр. За би гарсандаа ч бас нэг гарыг гэсэн усуд гараад байсан. Санаж байгаа үст тийм ээ. Санаж. Арай жоохон илдэд болсон. Тэгээд ер нь би өөрөөс чинь нэг асуу. Би одоо жишээ нь сонгуульд орсноор улсын ихэрд орсноор энэ улс орны хөгжил дэвшил, улс орны амьдрал өөрчлөхөд нэмэр болсон уу? Харин зай зовлон болсон уу? Би одоо улсын их хурлд засгийн газарт орж ижсэн. Өөрөөс нэг асуух. Шударгаар хэлчихв. За 8 онд сонготоог нь сонгогчид таныг хэмбэ гэж харсны том дум баг уу. Довирдсан довирдаагүй шүүх тогтоог үгүйс хойш. Гэхдээ та байснараа зүгээр яг нэг миний бодлол хэлчихв. Та байснараа юмыг зүгээр жоохон хурц болгосон баг. Жоохон эрүүл болгох гэж оролцсон баг. Гэхдээ ганц дайж ганцаарддаг юм дөө. Гэхдээ жагаадаж байгаагүй нөгөө төлч юм аа гэж яваар байна л да. За тэгэхээр би энэ жил ер нь сонгуулиар дэвшүүлээд яах юм тийм ээ. Гөө зүгээр та бодлоо хэлсэн. Би ч гэсэн бас бодлоо хэлж шээ. Би ер нь дэвшүүлээд. Тэгээд та ингээд тэгээд нөгөө хоёр явдгаараа яваг хувааж авдгаараа даваг тэрэлдгээрээ тэрэлдэг тийм ээ. Таалагдахгүйгээр ч шоронд хийчих тийм ээ. Тэгээд байж тэр нэг хоёр юм тий. Тэгэхээр таалагдах хүн төлөө шүүмжлэсний төлөө эсвэл бүх болохгүй юмны суурийг тавьсны төлөө инквирийг авчиж хийх дээр хэр зөв. Би буруу бахаа гэж бодож байна. Ер нь бол одоо бид нар 21-р зуунд амьдарч байна. Ямар 17 он биш. Дахиад хүний нэг улс төрөөс болж хүнийг хөндөрж болохгүй. Тэгээ хэлмэглэл бий болох шүү дээ. Эцэг үлэгт. Тийм учраас тэгж болохгүй бахаа зүгээр. Энэ хоёрыгаа бол шүмжилж бол тийм ээ. Дутуу ажилласан байх, муусан ажилласан ч гэдэг. Тэр бол байж болох зүйл. Зүгээр улс төрөөс болж хүнийг хэлмэгдүүл дарчлаа зоо зөвхөн дааж гинаа гэдэг надад ч гэсэн зөндөл тэгжсэн л. Тэгтээ би тэр болгонд гомддоггүй. Байганы нэмдөө чаас. Гэж гадна явж байгаа. Гүг бидний байгаад тийм шүү дээ. Тийм. Хариуцлагагүй, хумсар муутай юм танддаг, бэрдэг чинь аймхан дандаа хүний ард нуугдчихэдэг.
Тэгэл хүний гараа могоо мухай хийж идэг. Тэгэл мэдгүй. Хийц юм уу шорно гэдэг мэдгүй зэрэлээ. Эний цаад үзүүрт нэг юм биш. Олигарх гэл Батболд олигархын засаглалаас болийг гэл. Нөгөөдөл нь болохоор төр шуургалсан олигархуудыг алга болгохыг гэл. Та нар бол Монгол олигархууд гэл манангийн олигархууд гэж яриад. Бизнесмэнүүд төрд орох нь та нар гэж ярьдаг ч одоо бас нэг жоох зөксөр юм да тийм ээ. Би базар сад өгөхтэй жаргал сайхан. Танай болог гэж ярьж штэ. Бүгд 8 дахь намын дараа 3 дахь хүчний эрслийн дараа хүн сууж байна. Тэгэхээр өөрөө яг тодорхой нэр устай хаягтай юм ярил нийтэд үлээдээ ойлгомжтой болсон шүү дээ тийм ээ. За олигархууд гэдэг маань энийг бас бид нэг тодорхойлолттой одоо нэг эргэж удах хэрэгтэй. Олигарх гэж хэнийг хэлээд байгаа юм бэ? Жишээ нь тийм ээ. Үнэхээр төрд ороод төрийн албан тушаалаар дамжуулж хувийнхаа одоо эдийн засгийг өргөжүүлэн тээлж тэгж явахыг бол олигарх бизнес эрхлэгч гэж байна. Нэг хэсэг нь шударгаар оюун ухаан биеийн хөтөлбөрөөр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулаад хөрөнгө мөнгөтэй болох нь бол энэ бол ажил эрхлэгч тийм ээ. Тэгэхээр энэ хоёрыг бид нар бас дэнслэх ялгах хэрэгтэй. Тийм учраас одоо үнэхээр MCS гэдэг компани олигарх компани мөн үгүй юу? Тэр компани ер нь яагаад одоо хувьцаа гаргасан бүгдээ хаалт гэдэг. Тэр компани хувьцаа эзэмшиж байгаа. Гарах цаг болсон шүү дээ. Хонконгийн бирж дээр хувьцаа эзэмшиж чал гэдэг. Тэр Хонконггүй тийм тэнэг юм. Яагаад тэр компаниг нээлттэй байдгүй. Жишээлбэл оюутлага гэдэг нь интернет рүү орох бүх хүн байж байгаа. Тэгэхээр хэдэн оюун хувьцаа эзэмшээд шинэ хэмжээний хөрөнгө мөнгөтэй гэдэг. Тэгвэл интернетээр ороод MCS гэж компани хэр зэрэг хөрөнгөтэй. Ямар үйл ажиллагаа явуулдаг. Хэдэн хүн хувь эзэмшдэг. Хин эзэмшдэг. Хаана ямар хувьцаанууд гаргасан байна уу? Байхгүй байгаа шүү дээ хаалттай байна. Тэм учраас л хардж сэрдэд байгаа шүү дээ. Энд чинь улсын төсвөө хөөе. Нөгөө тендер мендерийн хамгийн хамж аваад ганцаараа хэдэн дарга нар тэр нийлээд компани талбай дээр байгуулсан байж шүү дээ гэж ойлгож шүү дээ. Тэгвэл энэ нэгтэй болох л таа. Нэгтэй болох. Хууль бус үйл ажиллагаа хийсэн бол хаалттай. Хууль ёсны ажиллагаа явуулсан бол дэмжигддэг тийм ээ. Надад бол тэгж харагддаг шүү дээ. Манай бизнесмэнүүдийн хоорондох шудраг өсөлтөн шудраг бус юм шиг. Тэгээд төрөө цаана төр дээр орж бодлого дээр орж талтаад хэсэг хүмүүс тэрнээс бол тоглолт хийгээл. Тэгээд нөгөө тэрнээсээ болоод нийгэм том савлгаа усал хоорондоо хэрэлтэл хэрүүлэн салин болоо. Гэхдээ би ингэж үнэхээр ер нь жинхэнэ утгаар энэ улс орныг жинхэнэ арчдын зарчмаар улс орныг өдөртөн зохион байгуулаад улс орныг хөгжүүлэх бол биднэрт ажил хэрэгч хүмүүс асар хэрэгтэй. Өнөөдөр бас хүн ам манах чиг цөөхөн шүү дээ. Тэгэхээр яг ажил хийх хаана хэн байх юм шүү. Тийм учраас одоо бол өнөөдөр бүх юм хязгаартай болох учраас бүгдээр хэлдэг байхгүй. Би энийг хавцсан. Энэ нээлттэй одоо жишээ нь за 100 миллиард долларын хөрөнгө оруулалт, 10 миллиард, 20 миллиард долларын хөрөнгө оруулалт авчих гэж байна. Энэ мөнгийг аваад аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь үүрэгтэй. Амар их ажил байхгүй юу? Бүр хийгээд дуусахгүй. Тэнд юу хийн хэрэгтэй болохоор олон хүн хэрэгтэй болно. Очролч хэрэгтэй болно, жаагач хэрэгтэй болно, батулгамч хэрэгтэй болно, таач хэрэгтэй бүгдээ. Бид нар хоорондоо хэлдэг зав бахна. Зөвхөн өнөөдөр тийм хэмжээний эдийн засгийн тогтолцоо, тийм хэмжээний ажлыг явуулах тэр боломж нөхцлүүдийг яаж ч бүгд чадахгүй байхад л асуудал байна. Асуудал. Тийм. Гэхдээ бас бодлогын хувьд шинэ юм гаргаж ирэх. Бодлогын хувьд бодлоготой төөрөх. Тэгээд хуурдаг гэх юм байна шүү дээ. Үгүй хуурдаг гэж надад анх 2004 онд улсын хурлд ороход бол стратегийн ордын тухай ойлголт байгаагүй шүү дээ. Тамтлагч ярьдаг байсан. Тааж мэддэг байсан шүү дээ. Оюутлагч ярьдаг байсан. 2000 оноос мэдчихсэн. Гэхдээ 2004 та тэгэл ингэхийн 4 оноос л та мэдчихсэн шүү дээ. Та ингэхийн хүний мэдхгүйгээр нь ч юм уу. Та өөрийнхөө бодлоор ярих юм. Зарим юм дээр. Та ч гэсэн өөрөө тэгвэл хүний юу бодож байгааг энэ ванга авах шиг та. Зүгээр би асуугаал явж шүү дээ. Тэгвэл би ч бас асуугаал явж байна. За. Тэгээд зүгээр ер нь бол яг тэ хөгжлийн тодорхой концепт хөдөлмөр байх гэсэн. Харамсалтай нь манай төр байж байгаа гэдэг Мондөг том гэдэг гайхуулаад байгаа хоёр намд уснаа чүгч байдаг. Зүгээр нэг нийгмийн халамжийн үйлдвэрчний эвлийн мөрийн хөтөлбөр шиг
тэр Ганбаатар гэдэг нөхрийг энэ хоёр намын дарга боловс гэж боддог. Тэгээд нэг нийгмийн амлалт өгвөл тийм ээ. Болохгүй жагсааж айлгаал. Тийм. Ерөөс энэ хоёр нам бол тийм л багш төрсөлтөө нөр. Нэг нь дэвтгэр өгнө гол нэг нь хөхт юм өгнө. Тэгвэл бид нар эмгтээчүүд юм уу? Бид тэгвэл ахмадуудад мөнгө өгнө ингээл ерөөс нийгмийн халан дээрээ дэдэг хөгжил ерөөсөө ярьдгүй. За юу 6 сарын 6-наас эхлээд энэ хоёр нь танаа намж, бусд нь инк хоёр нь инк сайхан нь аль нь илүү концерттай байгааг харъя. Гэхдээ харахаас гадна та сайн өөрөө уучлаа судлах хэрэгтэй шүү. Харъя. Өөр ингээд нэгдгүү та бол одоо энэ дээр бол танд мундаг жинхэнэ бие сэтгүүлч өнөө тэмдэг гэдгийг харуулах чинь. За харъя л да. Тэгээд тэр нөхдүүдээс маш сайн асуулт тавьж чадах. За харъя тэгээд тэгээд хоёулаа бас дараа нь ахаад ярилцж болох байх концепт зарч. Цаг болчихлоо тэндээс аваад. За ирж ярьсан өгсөн танд баярлалаа. Зүгээр. Жохон яасна уу? Зүгээр. За үзэгчтэй Police Talk Show ээлжид тусгай дугаараа хөтлөө манай өнөөдрийн нэвтрүүлэгт бүгд найрах намын дарга базарсад энэ жаргал сайхан уулзлаа анхаарал тавьсан баярлалаа. Давталтыг нь маргааш өгдөж авч баяртай.